Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэг нь 1932 онд үүсгэн байгуулагдсан 90 жилийн түүхтэй Дорнод аймгийн ууган цэцэрлэг юм. Манай цэцэрлэг нь 8 бүлэг 225 суралцагч 49 багш ажилтнтай сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн суралцахад суурилсан мэргэжлийн багш нарын бүлгээр байгаль нийгэм орчин сургалтын чиглэлийн хүрээнд шинжилэн судлах арга зүйг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлгээр тулгамдж буй асуудлыг хэлэлцэхэд шинжилэн судлах арга зүйг хэрэгжүүлэх, байгаль нийгмийн орчны сургалтын чиглэлээр орчин бүрдүүлж сургалтын хэрэглэх түүний хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нар хүүхэд төвтэй сургалт үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байгааг тодорхойлсон. Зугаалгын цагийг оновчтой зохион байгуулж, намар өвлийн улиралд очисон газартаа хавран дахин очиж улирлын онцлогоос шалтгаалan амьтан ургамалд гарч байгаа өөрчлөлтийг ажиглах, мэдээлэл цуглуулах, ярьцлах хийх зэргээр хүүхдийн танин мэдхийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Цэцэрлэгийн 8 бүлэг байгалийн булангаа баяжуулан сургалтын хэрэглэх түүнийг нэмэгдүүллээ. Энэ хичээлийн жилд багш ажилчдын дэмжлэгтэйгээр аквариумтай загас, яс дэлхий зэргийг тэжээж, арчилж бид амьтныг хайрлан урайтай бодит сургалтын орчныг бүрдүүлэн ажиллалаа. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд амьд байгальд болон амьтанд ээлтэй хандах, хариуцлагатай, энэрэнгүй байх зан чанарыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Түүнчлэн багш нар 110 арга зүй бүхий багш нарын гарын агуулгыг шинжилэн гаргаж, хүүхдийн дасгал ажлын тэтгэврийг боловсруулан хэрэглээ болгосон. Туршилт танин мэдхийн өрөөг тохижуулж, танин мэдхийн туршилтад хэрэглэгдэх бодит хэрэглэх түүний тоог хүүхэд бүрт хүртээмжтэй болголоо. Ахмад багшаасаа суралцъя, нээлттэй хичээл үйл ажиллагааг зохион байгуулж, багш нар ажлын байран дээрээ хамтран суралцаж байна.